Сургаал төгс 7 дугаар бүлэг. Завхай арлын хуурамч өнгө. Хүү минь, үгийг минь сахи. Тушаалуудыг минь дотроо нэндэгнэж яв. Тушаалуудыг минь сахиж амьдар. Хууль зааврыг минь нүдний цүцгийн мэт. Эдгээрийг хуруунууддаа ороо. Тэдгээрийг зүрхнийхээ самбарт бич. Мэргэн ухаанд та миний игч мөн гэж хэлэхтэн. Ухаарлыг дотнын андаа гэж дуудагтэн. Садар им болон үгээрээ зусардах хүндлэнгийн имээс энэ л чамайг хамгаална. Гэрийнхээ цонхны сараалжаар гадагш нэг хартал гинэн хүүгүүдийн дундах ухуургүй нэг залууг ажтал. Өнөөхөн тэр эмэгтэйн гудамжийг хөндлөн гарч гэр рүү замнасан нь. Үчийн бүрий болон оройн цагаар шүн дунд харанхуугаар ажээ. Эмэгтэйч өнөөхийг угтан гарч ирлээ. Янхан мэт хувцалсан бөгөөд зүрхэн залхаа байлаа. Тэр эмэгтэй дуу чангатай даруулгагүй нэгэн бөгөөд гэртээч үл тогтно. Гудамжинд ч олон хөлийн газарт ч булан тохойн ардч тэр отох ажгүй. Өнөөхийг тэврэн авч үнсээд дүүрэнгийн аргагүй тэр юм түүнд. Эвийн тахил надад байна. Ам тангаргаа өнөө биелүүлсэн тул чамтай уулзрахаар гарав би. Чамайгаа хайн гартал чамайг олов би. Орд ирээ би өнгө алгалсан. Египтийн майланган дааван бүтээлгүүдээр бүтээв. Орон дотроо би мир, зуунас, шанц, зэргийн анхлог цацав. Ирээч өглөө хүртэл янаг хайраа бүрэн идлээ. Амраглан жаргацгаая. Нөхөр эзгүй алс холын аянд мордсон. Тэрээр зоостой хүүдийг авч одов. Тэргэл сартай өдрөл буцаж ирнэ гэв. Зөндөө олон ятгалгаараа өнөөг хэрийг өөрөө татаж, зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив. Өнөөх нь эмэгтэйн араас ядалгаа руу явж буй шар мэт, занганд цовчих, хандгай мэт дагахна. Сумны зэв илгийг нь нэвт сүлбэх хүртэл бүлгөө. Өрх руу ярах жигүүртэн лугаа адил ам юугаараа түлэн гэдгээ эс мэднэ. Иймд хөвгүүд минь намайг сонс. Амнаас гарах үгэнд минь анхаарлаа хандуул. Зүрхчин тэр эмийн зам руу бүү эргэх, жим руу бүү төрөлд. Түүнд шархлуулан хаягдагсад олон түүнд алуулсан эр тоомгүй. Ийм эмийн гэр үхэгсдийн оронд хүрдэг зам агаад үхлийн танхимууд хүртэл уруудмүй.